бүх нийтийг гэгэрүүлэх ажилд биечлэн оролцож байлаа. Ардын улсын ялалтыг хамгаалан тэмцэж явсан манай алдарт эмэгтэйчүүдийн нэг бүгд наримдах Монголд улсын баатар Төвдөнгийн бор. Социалист бүтээн байгуулалтын хөлсөд гарамгай амжилт гаргаж хөдөлмөрийн хүний багтам сайхан алдрыг өргөн мандуулж яваа шинжлэх тэргүүний хүмүүсийн тод томрон дүрийг манай уран бүтээлчид өөрсдийн бүтээл төрөвнөр ямагт магтан алдаршуулж товоодон үзүүлж байдаг. Манай зохиолчид шинэ үеийн уран зохиолын сан хөмөрөгт үнэт хой нэмрээ оруулж олон сайхан зохиол бүтээл төрөвсөн юм. Манай эмэгтэйчүүдийн дотроос бүгд наримдах Монголд улсын ардын жижигчин төрийн шинэ эрдэмтэн зохиолч Эрдэнэбатын оюун Монголын зохиолчдын хорооны дараа Янха сэтгүүлийн шагнал зохиолч Сономын удуул зэрэг олон яваасны төрөн гарч тэдний ном зохиолыг өргөн удам уншигчид амтархан уншсаар байна. Үндэсний хэлбэртэй социалист агуулгатай соёл урлагийг хөгжүүлэх хэрэгтэй манай эмэгтэйчүүд ихийг бүтээж алдарч байгаа мандуулсан юм. Эмэгтэйчүүдийн дотроос бүгд наримдах Монголд улсын ардын жижигчин оюун Ичин хорлоо, Цэрэн дулам, Дашчилэг, Нор банзад, Гавьяа жижигчин хан сүрэн, Цэвэнж, Загд сүрэн, Туув, Түмэн лэмбэр нарын зэрэг олон үеэснүүд төрөн гарч байна. Манай эмэгтэйчүүд спортын олон төрөлд хүчин сөрөж өнөөдөр дэлхийн давтан дээр алдран дуудуулах боллоо. Байцрын дэлхийн авраг дэмбэг спортын логиат мастер шоудер самажуу нарын зэрэгшилдэг тамирчид TV дэлхийн аврагын тэмцээнээс олон медаль их хөрөмбөн авчирсан. Экатеринбург Цэцбаатар Владимир Ильич Ленин нарын үүсгэн байгуулсан Монгол зөвлөлийн ардны найрамдах нь өдрөөс өдөрт батчин бэхжээр ирлээ. Зөвлөлт холбоотын санкцийн нисгэгч Терешкова Николаевна манай оронд ажилласан тус хоёр орны найрамдахыг яруу дотор эзэн харуулсан тэмдэглэлд үйл явдал болсон юм. Өсвөрийн анхны өдрөөс эхлэн зөвлөлтийн эмэгтэйчүүд манай эмэгтэйчүүдэд зүй зүрийн тусламж үзүүлж аж ахуйн социалын чиглэлээр зохион байгуулах шинэ амьдралыг зохицуулан бүтээх хэрэгтэй багш нь дотн зөвлөгчн болж байсан. Фашистын Германы эсрэг зөвлөлтийн ард түмний явуулсан эх орны дайны жилүүдэд тэдэнд учирсан зовлон зүгүүрийг хуваалцаж манай эмэгтэйчүүд өөрсдийн гараар бүтээсэн эд материал бэлэг дурсгалын зүйлийг илгээж байсан. Энэ бол манай хоёр орны эмэгтэйчүүдийн гам бат найрамдын бас нэг жишээ юм. 1946 онд манай эмэгтэйчүүдийн байгууллага олон улсын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элсэн орсон зэрэгцээс өөрийн үргийг нэр төртөөр илүүж ирлээ. Манай намтрын үндэстэн байгуулах Жанжин Сүхбаатарын гэргийн Янжман Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад зөв төсний нэг юм. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага өнөөдөр олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн товчооны гишүүнээр ажиллаж Монгол ардын улсынхын интернэт гадаад удалгыг тууштай дэмжиж өөрийн орны эмэгтэйчүүдийн эмгтээвч дуу хоолойг дэлхийд ихнээ зураг хүлж байна. Манай эмэгтэйчүүдийн байгууллагыг дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх орноос Эжен Катоны нэрмжид дурсгалын медалаар шагнасан юм. Монголын залуучуудын төлөөлөгчид дэлхийн залуучуудын юусны 10 удаагийн их наадамд оролцож бүгд наримдах Монголд улсын ардын жижигчин Нор банзад улсын логио жижигчин Цогцолмаа, Загд сүрэн, Жавзмаа, Нанжид, Долгор, Мажиг сүрэн, Норвсан буу нарын зэрэг шилдэг авьяаснууд их наадмын хүндэт шигнэлийг удаадараадан хүртсэн юм. Эри битхэн охин миний эмээ сайхан гэж зуржээ. Тийм ээ, манай эмээ нар цөм сайхан. Тэд ардын хөвсгөлийн гал голомтыг бадраад Төмнийхэн үйлдвэрийн төлөө чин сэтгэлээр тэмцэж явсан улсаа.
анхны удаан гэрийн эрхлэгч байсан Эчин Орлоо ба төвсгөлөөс өмнө манай эмэгтэйчүүдийн амьдрал үгээгүй ядуу үнэхээр хүнд байсныг дурдсан ярьж байна. Ардын гэрүүлийн тэн үйлсэд манай эмэгтэйчүүд үлэмж хувь нэмэр оруулсан юм аа. Одоо эмгэн ажилтнуудын 73.6% эмэгтэйчүүд байна. Ардын гэрүүлийн хамгаалах байгууллагад он удаан жил үргэлжлээд ажиллаж байгаа анагаах ухааны доктор профессор Эчин Орлоо бүгд Наримт Монголоор дүүсэн гавьяа тэмч дагдзмаа гаамаа анагаах ухааны дэдэр бэмтэн профессор долгор дэдэр бэмтэн дэнсмаа долгормаа ямахан нарын зэрэг тэргүүний эмч олон байна. Манай намдсгаас эхний төсвийн төлөө байнгын анхаарал халамж тавьж байдаг. Сүүлийн 10 жил 6912 хүүхэд эхвэрэж авсан нийслэлийн 3 дугаар амарч газрын эхвэрэгч Бямбажив манай тэргүүний хүмүүсийн нэг юм. Социализмын сэрүүл орд гаршиг сүндэрлүүлэн босгож эх орныхоо нүүр царайг өдрөөс өдөртөө баян чимж байгаа манай алдар баримтчдын нэгэн тэргүүний эмэгтэйчүүд олон бий. Бидний гараар хот хөдөөгүй баян сэг барилгууд сүндэрлэн босож олон нарган тоглог сайхан суусан хөдөлмөрчд аз жаргалтай амин дэрч соёж уловсноор ажил сууж байна. Манай орны өнөр гэрүүлийн нэгэн биологийн ухааны доктор дүүрсэн байх юм аа. Эдний гэрүүлд дээд улсралтай хүн 11 байна. Манай орны гадаад дотоод худалдаа нийтийн хоол зэрэг үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд зөнгөлн ажиллаж байна. Энд худалдааны ууган гавьяат ажилтан бацгийн жишээгээр ажиллагч олон бий. Манай эмэгтэйчүүд 40 жилийн өмнө зөв боловсруулах гар ажиллагаатай машиныг заалган сурч байсан бол өнөөдөр автомат ажиллагаатай орчингийн төхөөрөмжөөр тоноглогдсон ижигүрэн үйлдвэрийг эзэмшиж байна. Улсын тээврийн албаны бүх төрлийн салбаруудад эмэгтэйчүүд ажиллаж, тэд төмөр зам, автотээвэр, агаарын тээврийн алиндаж эрэгтэйчүүдийн нэгэн үргэлжлэлтэй хөдөлмөрлөж байна. Дэлхийн олон улстай банк харилцагдаг манай социалист холбооны энэ салбарт цахилгаанчны ухаан цэцэг долгор лүндэг дулан нарын зэрэг 5 дугаар 5 жилийн төлөө биелүүлсэн тэргүүний эмэгтэйчүүд олон байна. Одоо манай холбоочдын 42.8% эмэгтэйчүүд эзэлж байна. Экономикийн социализм байгуулах хэрэгтний тохиолдол нэмэр эмэгч бүтээч хөдөлмөрөөр хошуучилж байгаа эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлж өсөн хүмүүжүүлсэн эхчүүдийг манай намсгаас ямагт өндөрүүлж төрийн дээд шагнал одон яталар шагнаж баян халамжийн харлан хүртээж байдаг. Монгол Ардын улсуудын төрөний нэгдүгээр нарийн чиндраг бүгд Наримт Монголоор дүүсэн сайдрын төвийн дараа нөхөрлөж байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 50 жилийн өмнө улс ардын зөвхөн төрөлхтний салбарт ажиллаж байгаа нийслэлийн тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм аа. Энэ улсад оюутан үйлдвэрийн тэргүүний ажилчин бүгд Наримт Монголоор дүүсэн хөдөлмөрийн баатар амгалан бүгд Наримт Монголоор дүүсэн гавьяа жижигхэн ягаан цэцэг томширны үйлдвэрийн тэргүүний ажилчин явуулсан бүгд Наримт Монголоор дүүсэн гавьяа төгс долгор сүрэн 2 дугаар базын жолооч насан жаргал бүгд Наримт Монголоор дүүсэн гавьяа төрөлхтөн балжин нарын зэрэг ажил үйлдэлээр шалгарсан тэргүүний эмэгтэйчүүд оролцсон юм.
Хэдэн бол уулзалтанд оролцсон эмэгтэйчүүдийн ажил байдлаа танилцаж, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдээс социалист байгууллаганд оруулж байгаа их хөв нэмрийг өндрөөр үнэлсэн юм. Монголын эмэгтэйчүүдийн 4-р их хурал дээр Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга нөхөр удвал тавьсан дайрын итгэлдээ социализм байгуулах үйлсэд манай эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэллээ. Тус хурал эмэгтэйчүүдийн боловсролоор шатахуулах ээж зорилт дэвшүүлэн социализм байгуулах үйлсийн улам их амжилт гаргахыг уриалсан. Энэ хурал дээр Монгол Ардын Улсын дэврооны 1-р нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын сайдын зөвлөлийн дарга нөхөд сэдэн бол баяр хүргэж өгөх гэлээ. Манай хорны нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэмж социалист Монгол орныхон хөгжлийн хурдыг илтгэн шинэ эртний гэгээгэрлэр өнгөжмж хаажж байна. Тэр хорны зэрэг болсон манай төрөлх нийслэл хотод тэв жилийн өнцөг болон бүрээс болын дийчин морилон гэж өргөн хүндэтгэлтэйгээр зочилдог юм аа. Манай улсын социализм байгуулж байгаа дүүхэн туршлага бол Азийн шинэ тутам өгж байгаа орнуудад үлэмж дуурайд болдог. 1972 онд Улаанбаатарт дурдсан Азийн орнуудын эмэгтэйчүүдийн эвс нарийн нэгдлийн баг хурал Дэлхийд их дэвшилт эмэгтэйчүүдийн хүсэл санааг илэрхийлсэн чухал үйл явдал болсон юм аа. Энэ хурал дэлхийн 50 ширхэг орны төлөөлөгчөнд оролцож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө Азийн орны ард түмний ядаж зэрэг ингээдэн байдлын төлөө эвснага нэгдэхийг уриалсан юм. Манай орнд болсон Азийн орны эмэгтэйчүүдийн энэ баг хурал твдэлхийн шударгаснаас үсгүйчүүлэн эвнийг энгийн төлөө нэгэн санаа зорилттой байгааг яруудад харуулснараа түүхэн ажилуулсан болсон юм аа. Олон орны эрхэм зочид манай орнд байх хугацаанд Монгол түмний ажил амьдралтай биеийн танилцж, социализм байгуулж байгаа түүхэн замд багтан биширч байлаа. Гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэж төрөлхтний ажил мэргэжил эрхлэж байгаа энэ хүүхнүүд манай хорны социалист байгуулалтын том хүч энэ жилийн ариун санаад эрхжүүлжээ. Энерги нандин сэтгэлийн хүний орчлонгийн сайн сайхны төлөө зориулдаг архитектчүүдийн миний сайхан ээж гэж хүн бүхэн дээдлэн ширч явдгийн үнэн хүн учрын юм.